За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За шинэ 7 хоногийн шинэ өдрийн энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр юу ярих вэ гэж? Путин галзуурсан уу гэж. Сүүлийн үед Путин галзуурсан уу гэдгийг Дональд Трамп хэллээ. Өчигдөр нэм гарагд. За юу болсон бэ? Хэдүүлээ сонирхъя л доо. Украинд өчигдөр нэг юм боллоо. Киев хотод. За энэ Украины дайн эхэлснээс хойш болж буй хамгийн том агаарын дайралт. Нийтдээ 367 дрон пуужа авсан байна. Үр дүнд нь 12 хүн нас урсан, 60 гаруй хүн гэмтсэн. Иймэрхүү сүрэл болсон байна. За энэ 5 сарын 25-нд болсон энэ үйл явц болсон. Тэгээ энэ дээр бол нэлээд Трамп бол уурсан мэдгдлийг бол хийсэн байна. За хэдүүлээ яг одоо энэ Украины Оросын дайн дээр Америкийн нэгдсэн улс оролцсноос хойш ямар процесс болж байгааг хэдүүлээ сонирхъя л да. За Дональд Трамп бол ерөнхийлөгч болохоос өмнө босны дараагаар болохоор би хэрв ерөнхийлөгч байсан бол энэ дайн нэгдэхгүй гэдэг асуудлыг удаадаар ярьсан байж байна. Хоёр дэж би ерөнхийлөгч болвол би энийг сарын дотор дайныг зогсооно гэдэг мэдээллийг явуулж ирсэн. За үүнтэй холбоотойгоор Дональд Трамп Путинтэй 3 удаа уцаар ирсэн гэж байна. За нэгдүг нь болохоор 2 сарын 18-нд уцаар ирсэн. Хоёр дахь нь болохоор 3 сарын 29-нд сүүлийнх нь 5 сарын 18-нд ийм уцаар ирсэн. Тэгээ эхнийх нь бол 1.5 цаг, хоёр дахь удаагийнх нь болохоор 90 минут, хоёр дахь нь 90 минут, гурав дахь нь 2 цаг уцаар ирсэн гэдэг ийм мэдээлэлүүд гарч ирж байна. За энэ бол хоёр том гүрний удирдагч уцаар ирсэн гэдэг бол Украины дайныг зогсоох асуудалтай юм. За эхний асуудал дээр бол дайныг зогсооё. Инхийн хэлцээр хийя гэдэг дээр даваая гэж ярьсан. Зөвшөөрсөн. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн баг бүрэлдэхүүн Владимир Зеленскийтэй бол Сауди Араби уулзалт хийснийг бол бид нар мэдж байгаа. Тэрний дараагаар болохоор 30 хоногийн инх тайвны хилцэл тогтоох гэдэг асуудлыг яриад Украин болон Америкийн нэгдсэн улсын нөхцөл талуу зөвшөөрөөд үүнийг Оросд тавьсан. Орос бол байж болно гэдэг зүйлийг хэлсэн. Гэхдээ бид нар өөрсдийнхөө нөхцөлийг тавина гэдэг зүйлийг ярьсан байна. За ингээд энэ хилцэл явагдаагүй байж ах, энэ хилцэл хийгнэ гэдэг хугацаа байхгүй явна гэдэг яриан дээр бол хид хідэн буужин харуулж ирсэн. Сүмийн хотод бол нэлээд том болол тий буужа харуулсан гэдэг дээр нэлээд шүүмжлэг бол Оросын холбооноос авч ирсэн. За ингээд сүүлийнх нь 5 сарын 18-нд уцаар ярьсан. За энэ асуудал дээр бол мэдээж Дональд Трамп бид нар уцаар ярилцлаа аюу амжилттай болсон. Инхийн хэлцээрт бол хийнэ. За Орос зөвшөөрсөн гэдэг зүйлийг ярьсан. Оросын талаас бол энэ дээр бол нэг тийм тодорхой байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ хэлцээр бол хийнэ гэдэг зүйлийг яриад удаагүй байсан чинь 5 сарын 25-нд Орос бууж авчихсан. Тэ? Үүнээс 266 буужныг дроныг устгасан гэж Украины агаарын хамгаалалт нь. За тэгээд үлдсэн буужин бол очсон. Үр дүнд нь бид нар сая үзүүлсэн тийм. Ер нь бол бас л хэцүү байдалд бол Украиныг авирцсан. За энэ дээр Дональд Трамп юу ярьсан бэ гэж. Дональд Трамп өчигдөр албан ёсны мэдээллийг хийхдээ өөрийнхөө гадаад бодлогыг өөрчилсөн. Ийм мэдээллийг хийсэн. Яагаад гэхээр Дональд Трамп бол дайныг дуусгах 2 жил хэлцээр гэж. Тэгээ Дональд Трамптай холбоотойгоор бол төрийн найран Руби хүртэл бол тий хэрв хэлцээрт хоёр тал гар үсэг зурхгүй бол бид нар энэ хэлцээрээс гарнаа гэдэг зүйлийг удаадараа хэлж байгаа. За Дональд Трамп болохоор энэ бол манай дайн биш ээ. Энэ бол Европ улс Оросын холбоотой асуудлаа бид нар хайж явж болно. Бидэрт ер нь бол хамаа алгаа гэдэг зүйлийг бас хэд удаа мэдгдсэн байсан. Гэтэл 18-нд хэлсэн мэдээлэлээр бол хэлцээрийг бол хийх нь гэдэг ойлголцтой явж исэн чинь төд бодлого бууж харамсан нь Дональд Трампын игдүүцлийг хүргэсэн. Ингээд өөрийнхөө үгийг хэлсэн. Энэ Путин чинь галзуурсан юм шүү. Тэгээ энэ хүн яагаад галзуураад байгааг би яг үндэ мэдэхгүй байна. Ердөө улсын бодлого өөрчлөгдөж байна. Яагаад тэгэхээр 12 хүн үхлээ хэлцээр хийн гэж хэлчихэд яагаад ингэж дайраад байгаа юм бэ? Тэгээ энэ дээр болохоор Оросын холбооны улсын ерөнхийлөгчийг буруутгасан байна. Украины ерөнхийлөгч Зеленскийг бас давхар буруутгасан. Зеленскийг бол юу гэж хэлсэн бэ гэхээр
Зеленскийгийн амнаас гарсан үг бүхэн үйлдэл болгон алдаатай байна. Ер нь болчул яасан юм бэ гэдэг зүйлийг хэлсэн байна. Харин Путиныг бол галзуурсан байна гэж хэлсэн. Тэгээ хэрв энэ хилцээрийг хийхгүй бол Америкийн нэгдсэн улс холбоотон улсуудтайгаа нийлж агаад одоо энэ эдийн засгийн хоригоо эрчимжүүлэн чангаруулна гэдэг. За үүндээ хамгийн их хийх ёстой асуудал бол тарифын тавих асуудал яригдана. Тэгээ газрын тос авж байгаа хоёр дахь улсууд дээр хоёр дахь болохоор энэ банкны систем дээр нэлээд том хориг тавих магадлалтай гэж ярьж байна. Зеленский нөгөө талд юу гэж хэлсэн бэ гэхээр те өглөөний мэнд нэм гаргийн өглөөний мэнд дэлхийн нийтээр амралтын өдрөөр амарж байгаа байх. Гэхдээ Украин улсад ажлын өдөр байна уу, амралтын өдөр байна уу бид нар байлцаар л байна. Тэг? Европын Америк тэргүүлэгч улсууд маань Оросын холбооны улсад ямар нэгэн байдлаар үг гэж дуурахгүй байгаа улмаас болоод өнөөдөр Путин даварж ийм их хэмжээний дайралтыг болоод хийж байна гэдэг зүйлийг хэлсэн байна. Тэгэхээр одоо бид нар юу ажиглах ёстой вэ гэхээр Украины дайны салхи бол Оросд талдаа ирэхэ болцсон байна гэдэг мессежийг Дональд Трампын үг илэрхийлж өгч байна. Тэгэхээр цаашдаа яах вэ? Цаашдаа Америкийн нэгдсэн улсын бодлого ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бол бид нар харах үлдэж байна. За энэ дээр бол мэдээж өмнө Жо Байдены барьж исэн бодлогууд бол дахин сэргэж Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улстай нэлээд хатуу арга хэмжээ эдийн засгийн хувьд бол нэг бол аавна эсвэл бол шууд Украины хилцлээс гарна гэсэн. Ер нь бол та нар өөрсдөө асуудал байна. За энэ бол дэлхийн санхүүгийн зах зээл дээр нэлээд нөлөөтэй учраас бид нар энийг маш сайн ажиглах хэрэгтэй болчихно. За үүгээр өнөөдрийн нэвтрүүлгийг дуусгая. Та бүхэн манай бичлэгийг одоо үргэлжлүүлж үзэж илүү мэдээлэл авахыг хүсвэл subscribe хийж лайк дараарай.